гараж нь онгорхоос хүртэл яагаад шилийн хагалдаг байна? За энэ машин болгоод зогцсон хулгай сундлыг галзуу урт үзсэн баха. 1 минут ч хүрэхгүй баригдсан гэхээр бас хаалга нээлттэй байсаар одоо төгжидэй гэж бодоод гарч чадахгүй байсан гэхээр бас өмнө бүтлгүй тий. За та хэд минь динозавр хулгай хийжсэн талаар сонсч байсан уу? Хулгай ажиллахгүй шүү. Хэрвээ амжилттай хулгайч гэдэг нь ухаалаг хулгайч хэлдэг бол энэ эсвэл энэ эдгээр яг ямар хулгайч гэж нэрлэх вэ? Миний бодлоор эдгээр хулгайч нь дэлхийн хамгийн бүтлгүй хулгайч нарын жишээ юм. За hi guys, Temkaven дараагийн бичлэгэнд тавтамаар л. За энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ яах вэ гэхээр өмнөх дугаарынхаа дэлхийд дээрх хамгийн бүтлгүй хулгайчдын part 2-ыг хүргэж байна. Тэгээ comments дээр маш олон хүмүүс part 2 гэж бичсэн учраас та бүхний хүсэлтээр part 2-ыг хүргэж байгаа юм шүү. За тэгээд part 2 дээр үнэхээр бүтлгүй гэхэд арай дэндүү бүтлгүй хулгайчны талаар үзэх болно. Олон мэдээлэл шүү бичлэгэнд орё те. Та бичлэгийг хийсэн лайк дараагүй саботрахаа битэн мартаарай. Бичлэгээ орцгоё. 2023 оны 10 сард нэгэн уран сэтгэгч Польшийн Варшав гэдэг хотын нэгэн худалдааны төвд үнэт хэдэл хулгайлахаар дээрэмтэх төлөвлөгөө гаргасан байна. Гэхдээ хаана нухацсан гэж Манекан гэдэг нөгөө хувц өмсгөөд дэлгүүрийн үүлэн тавьдаг хүн шиг ийм баримл байдаг шүү дээ. Яг тэрэн шиг болж хувирсан байна. Хувцсны дэлгүүрийн цонхон дотор нь ороод хөдөлгөөнгүй зогсоод яг л манекен болж жүжиглсэн. Үүнийг хэн ч анзааргүй тул дэлгүүрээ хаалсан юм байна. Тэнгүүл нөгөө хүн ч хулгайгаа хийх гэж гарч ирсэн юм байна. Даанч харамсалтай шүний хамгаалагч байсныг бол тэр хүн мэдээгүй. Тэгээд тэр хамгаалагчид баригдаад хөөгдөж гарсан юм байна. Гэхдээ сонирхолтой нь олон хүмүүсийн дэлгүүрээр гарч ороод ирсэн тэр хүний ерөөс анзаараагүй гэхээр хитэн цаг тэгэж зогссон юм болоо. Хэрвээ хамгаалагч нь баригддаг бол яг бүтэмжтэй л болох байсан юм да. Тэгээд хулгайх нь буруу шүү. За хоёр талаараа Miami Gardens-ийн нэг нөхөр хайрцаг толгоон дээгүүрээ углангуулаад дэлгүүр дээрэмт гэж оролцсон юм байна. Тэгээд сонирхолтой нь болохоор ямар ч нүдний нөхгүй хайрцагтай бараг л өөрөө сохроор явж байсан гэсэн байна. Тэгээд түр зур хайрцагаа автал камерны дуранд бүрэн өртөөд цагдаа нарт баригдсан юм байна. Гэтэ хайрсандаа нүдний нөхгүй ирнэ дээрэм хийсэн гэхээр сони тий. За гурав талаараа өсвөр насны хоёр залуу хаалганы өмнө биеэрээ хаагаад хулгай их гэж оролцсон юм байна. Нэгнийх нь туранхай биеийн камерны үндсийг дарах нь бүх хэлбэр илүү тод харуулж өгсөн байна. Хулгайлсан цүнх болон царин бүрэн ил болсон. Тэдний хэдий барьсан үгүйг тодорхойгүйсэн интернетээр баахан олон шеэр үзэлт авсан бичлэгээр тодорсон байна. 3 алхаал баригдсан штэ ер нь. За дөрөв талаараа 2017 онд нэгэн хулгайч онгорхой байсан гараж руу цонхоор хүчээр ороод тэрийг нь болохоор камер бичээд интернет тавигдсан байна. Гайхамшигтай нь болохоор гаражийн хаалга нь яг хажууд нь онгорхой байсан байтал нөгөө хүн заавал шилэн хаалгаар нь орох гэж оролцсон юм байна. Тэгээ энэ хулгай гэж байгаа ямар ч төв судалгаагүй гос чинь тий гараж нь онгорхоос хүртэл яагаад шилийн хагалдаг байна. Би ямар хулгайч штэ тэгээ өмнөөс нь хараасаач гаш. Гэтэ хулгайх нь буруу шүү. Үнэхээр буруу. За тавт болохоор 2019 онд хоёр нөхөр пиццаны ресторанд орж газраар өнхрөөд камернуудаас бултах гэж оролцсон юм байна. Гэтэл яг дээрээс нь харсан камер байгааг тэр бол тооцоолоогүй байсан юм байна. Тэгээд тэд сейф олсон ч нээж чадалгүй хоосон гараад бусаад бүлгэж явсан юм байна. Тэгээд энэ хулгайч нар нь болохоор сейф ээж аваагүй, пиццагаач аваагүй явсан юм байна. Ядаж гарахтаа нэг пицца авсан бол тий. За тэгтээ пицца авах нь бол хулгай шүү.
За дараагийнх нь болохоор Праг хотод болсон нэгэн цагдаа гэмт хэрэгтний хөөж явж байсан сэжигт нь болохоор уруудаж буй гүйдэг шат руу эсрэг чиглэлд нь гүйж орсон юм байна. Эвгүй зүйл болсон нь юу вэ гэхээр гэмт хэрэгтний шатаар дээш гарч чадалгүйгээр эцэстээ ядарч тэр чигтээ буцаад доошоо гусаж орж ирсэн. Тэгээд харин доор хүлээж байгаа цагдаатай баригдсан байна. Тэгээд тэр хүн болохоор шоронд орсон. Тэгээд шоронд орсныг нь хүмүүс одоо юу гэж түгэмж байгаа вэ гэхээр шоронгийн дасгалын ангид хуваарлагдсан болоо гэсэн одоо тийм нэг инээстэй яриа өрнсөн гинэ. Тийм цагдаагийн зогсолт болоод штэ. За дараагийнх нь болохоор 2022 онд нэгэн нэр машин хулгайлаад хотын галт тэрэгний буудлын руу одоо орсон юм байна. Шат үед одоо машинаа авируулах гээд оролцсон юм байна. Хүнд чинтэй седан машин нь болохоор шатны дунд гацаад хааланч одоо онгох боломжгүй болсноор өөрийгөө одоо хорж цагдаа нарт өөрийгөө барьж өгсөн юм байна. Үгүй нэрээ бас үнэн бүтлэхгүй юм а тий. За энэ машин хулгайлаад зогцсон хулгай шунлыг галзуу урт үүдсэн баха. За дараагийн бүтлэг хулгай. За энэ нь болохоор Канадын Миссисага гэдэг хотод өрнсөн багц хулгайлах гэж оролдож байгаад эзэнт нь одоо баригдсан юм байна. You're done. Cops is coming. Cops is coming. You need to get the wheels on the ground. The police are coming. Just forget it. Хулгай зугтах гэж одоо жижиг Toyota машинд орсож суусан боловч буруу харж ухраад цасны авраг овоолго руу одоо шулуун орж урд дугуйнууд нь агаарт дүүслэгдээд машин хөдөлгөөнгүй болсон юм байна. За Toyota-гийн ураа нь болохоор Let's Go Places гэдэг нэртэй ураатай юм байна л да одоо явцгаая те. Харин энэ нөхөр болохоор хаашаа явж чадаагүй юм байна. Цагдаа нар ирж газарт хөдөлж чадахгүй машиныг нь хамт хүнийг барьсан юм байна. За энэ нөхөр үнэхээр хүчтэй мишээ сонгосон бол үнэхээр зугтах боломжтой байсан юм байна. Гэтэ ядаж бензинийг хийсэн бас агуу штэ юм те. За харин 2011 онд Английн Манчестер хотод одоо Rhodes Devlin Dennis Egan гэдэг нэртэй дэлгүүрээс 480 фунтын үнэтэй согтууруулах хундаа хулгайлаад бүгдийг нь машиндаа ачаад зугтах гэж оролдсон боловч одоо бензин машиндаа хийгээгүй гэдгээ одоо мартаж өрсөн юм байна. Ингээд хэд машиндаа бензин хийхээ оронд хулгаасан зүйлээ орхиос одоо татгалзаад түүгээрээ машин түлхэж шатхуун түгээх станц руу одоо явсан юм байна. Энэстэй энэ зүйл нь одоо камерт бичигдсэн учраас одоо цагдаа нар яг таниад хэн энэ хулгай хийсэн бэ гэдгийг одоо мэдэж аваад баримтжилсан юм байна. Гэтэ ямар амар энтэй машин бензингүй гэрнээ хулгаасан юм а орхилгүйгээр одоо машины түрээ явсан гэхэр чинь. За одоо хэдүүлээ машинаасаа жоохон дууруу шилжиж (2019 онд Америк нэгдсэн улсын Орегон мужийн Ladau Valley гэдэг нэртэй хүн Glass Town хотын цагдаагийн газрын дугуйн тавиараас дугуй хулгайлахаар оролцсон байна. Гайхалтай нь болохоор энэ тавиар нь шууд цагдаагийн дотоод дэлгэцээр холбогдсон камерын өмнө байсан тул цагдаа нар энэ хулгайг бол 1 минут ч хүрэхгүйгээр барьж авсан байна. 1 минут ч хүрэхгүй баригдсан гэхээр бас гэхдээ энэ ганцаараа баригдсан хулгайч бол биш. 2015 онд Калифорни Конгорд хотын нэгэн оршин суугч болох Кен Джейсон багц хулгайлж байсан хулгайчийг гэрээсээ шууд гарч ирээд хөөж явуулсан юм байна. Хулгайч хайрцгийг хайсан ч Кен түүнийг орхиогүй. Тэр хулгайчийн машин руу хурж очиод цонхоор нь гараа шургуулсан зорчигчийн цүнхийг нь шүүрээд авч явсан байна. Цонхонд нь үнэмлэх бичиг баримт байсан тул цагдаа нар түүгээр хулгайчийг одоо илрүүлээд тэр өдөртөө баригдсан юм байна. Тэгээ эргэн тойронд ямар яриа гарсан бэ гэхээр одоо энэ Кен гэдэг нэртэй энэ эмэгтэй дээр ойрхон байгаа хүмүүс аль боломжтой байхгүй бол нөгөө хулгайч нь өшөө авахгүй ч дахиж хулгай ихэр ирж магадгүй гэсэн одоо яриа байт юм байна. Тэгээ зөрөгтэй энэ хулгай их гэж оролцсон хүнийхээ цүнхийг дээрэмсэн гэхээр бараг хулгайчаас илүү гэмт хэрэгтэй юм шүү. За төлөө байк болон одоо багц хулгайлдаг хулгайчаас илүү ноцтой хулгайч руу шилжцгээе. Холливуудын кинон дээр байдаг одоо банкны дээрэмшин ухаалаг эсвэл ив дүүтэй ганган хувцастай байдаг штэ. Харин бодит амьдралаар ердөө эсэргээр байдаг. Нэгэн хулгайч банкны ажилтны сүрдүүлэн мөнгө авахыг оролцсон боловч тэр даруйдаа ажилт нь аюулгүй байдлын хөшөөг төвчүүлсэн товч дарсан байна. Тэгээд энэ хулгайч нь болохоор одоо нээлттэй хаалгана гарч чадахгүй байсаар байгаад
цагдаа нарт баригдаад цагдаа нар олон нийтэд энэ хулгайчийн талаар олон мэдээлэл өгөөгүй юм байна. Хаалга нээлттэй байсаар одоо төгжидэй гэж бодоод гарч чадахгүй байсан гэхээр бас үнэн бүтлгүй тий. За бас нэг хитэд одоо өөрийгөө шууд баримтлуулах одоо тэнэг гэмээр үйлдэл хийсэн юм байна. 1999 онд Английн Ли Хоскин гэдэг нэртэй хулгайч найз охин болох Викигийн романтик болцоонд өрсөн боловч кино үзэхийн оронд одоо машин хулгайлахаар шийдсэн байна. Хаалгаар нэгдэж орон гутлаа хайрцнаас нэгэн гэрэл зургийн камерыг олсон байна. Тэр хоёр хулгайч яасан мэхээр хайр дурлалын гэмт хэргийг одоо гэрэл зурган дээр өөртөө баталгаажуулан гутлаа дараа нь машиныг аваад зугаалж байгаад осол гаргаад орхиж ивсэн байна. Гэвч камер нь болохоор машинд үлдээд өөрсдийнх нь зургаар нь одоо тэр хоёр хулгайчийг барьсан юм байна. Тэр энэ хоёр хулгайч ямар ч камер ямар ч одоо бичлэгэнд өртөггүй ирнэ өөрөө өөрсдөө камераар бичиж өөрөө өөрсдөө барьж өгсөн гэхээр бас үнэн бүтлэхгүй юу тий. За дараагийн бүтлгүй хулгайч нь болохоор Атланта мужийн Жоржиа хотын гудамжны төгөлдөр хууч Эндрю Хосу 2023 оны 9 сард одоо төгөлдөр хуур одоо гудамжинд тоглож исэн байна. За нэгэн эмэгтэй түүний одоо гар хөгжим рүү гинэт хурч унгаага зогсохгүйгээр уучлалтгүйхээ оронд түүнийг хандивын самнаас мөнгө одоо хулгайсан юм байна. Эндрю энэ үйлийг TikTok дээр нийтлэж олон сая одоо үзэлт аваад цахим орчин дууг эмэгтэйг болохоор Teminashi Heard гэдэг энэ ол таньж үлрүүлсэн байна. Энэ эмэгтэй нь болохоор өмнө зээлийн картыг лоовраар ял авч байсан. Тэгээ тэр эмэгтэй яасан мэхээр төгөлдөр хуушаас одоо уучлалт гуйсан. Тэгсэн ч одоо тэр төгөлдөр хуурч цагдаад мэдэгдээд видео бичлэгийг одоо нотлох баримт болгож өгсөн юм байна. Тэгээ сошиал ертөнцөөс бас нэлээд эвгүүтэй ямар ч хүнийг одоо байхгүй болтол нь хэлж чаддаг. Гэхдээ Teminashi гэдэг эмэгтэй ганцаараа цахим ертөнцид доод болсон хулгайч бол биш. 2017 онд Thrift нэртэй Twitch одоо хэрэглэгч анхны шууд дамжуулалтаа хийхээр одоо Лос Анжелесын гудмаар одоо алхаж явж ирсэн байна. Гэвч стрим нь болохоор удалгүй хамтарсан олон контент болж хувирсан нь хулгайч түүний утсыг шууд булааж авсан байна. Усны дээрм нь болохоор шууд дамжуулалтаар олон мянган хүнд шууд харагдсан ч цагдаа нар хулгайчийг барьж чадаагүй мөн дээрээс утсыг бас өгч чадаагүй байна. Гэтэ эрэг талаас нь харах юм бол энэ бичлэг нь болохоор 200 мянган хүнд одоо хүрсэн юм байна. Тэгээ баг анхны дугаараараа шууд од болчихж байгаа юм шүү дээ энэ хүн. За дараагийн хулгайч нь болохоор гэмт хэргийн үеэр хүмүүст одоо найзлах гэж оролцсон юм байна. 2017 онд 3 залуу Хьюстон дахь одоо Shipley Donuts гэдэг дэлгүүрийг дээрэмдэж кассыг цэвэрлээд үйлчлүүлэгчдийн гар утсыг нь хулгайлсан юм байна. Гэтэ хулгай дуусмагц тэдний нэг нь баг зэрэг сайн сэтгэл гаргаад зарим үйлчлүүлэгчид нь болохоор өнгөө пончийг тарааж өгсөн байна. Гэтэ энэ хулгайч одоо муу зүйл хийчихэнгүүтлээ тэрийг сайнаар нөх гэж оролцсон юм тий. Гэсэн ч одоо хүмүүсд мэдээж утсаа авахгүй л хүссэн шүү дээ тий. За пончик гэсээс нэрэж өссөн авчлаа. Хэдүүлээ жоон хоолтой холбоотой бүтлгүй хулгайч талаар үцгээх. Хулгайч Австралийн Армадейл хотоос ирсэн нэгэн бичлэгт болохоор өсвөр насны хүүхэд спагетти хулгайлан гутлаа одоо халаас руугаа хийсэн юм байна. Төд удалгүй нөгөө спагеттиг нь болохоор хөл рүү урсаад гоймонго шалан дээр хаяад одоо хөл нь одоо спагеттитэй түлэгдэнгүүтлээ тэрийг орхиод зогцсон байна. Тэгээ хүмүүс юу гэж яжиж хэлсэн бэ гэхээр одоо спагетти нь бол цагдаагийн үрийг гүйцэтгэж одоо тэр хулгайч барьсан гэж одоо хэлсэн байт юм байна. Бас бүтлэхгүй юм те. Гэтэ зарим одоо үлссэн хулгайч нар амжилттай гэмээр ч юм уу нэг үйлдэл хийсэн юм байна. Нэг нөхөр донор Кимбабын дараалал зогсож байхдаа тогоожийг анзаараагүй байх үед нь махнаас нь хэд хэд хазан гутлаа гүгээ зогтсон байна. За энэ хулгайч нь хазаал зогтсон бол одоо гарах хулгайч нь бүр нийцтэй. Нэг итгэхэд хаалга эвдэж байгаад хаалгаа салгаж авангуул зүгээр тэрээ цуцсан юм байна. Гэтэ энэ хулгайч нь жоо инээстэй тэ очиж хаалга хулгайлаад тахтай юм тий. Одоо төмөр тушаах чамааш. Гэтэ дараагийн хулгайчийн олцсон бүр үн цэнэггүй.
За Юта мужийн Санта хотоос нэгэн бичлэгт одоо хулгайч багц хулгайлж буй хэсэг гардаг. Гэхдээ энэ гэрийг Элиот Морис гэдэг нэгэн эрхэм эзэмшдэг бөгөөд тэрээр хоригдлуудад зориулсан номын клубыг одоо удирдан зохион байгуулт юм байна. Тиймээс уг хулгай нь болохоор зөвхөн хоригдлол зориулсан сайн үйлсийн эсрэг чиглэсэн гэмт хэрэгээр одоо тодорсон юм байна. Гэтэ нэрэл аим үнцэн үгүй хулгайлцсан юм шүү. За дараагийн бүтгэх хулгай нь болохоор 2022 онд TikTok гэрлэж одоо Vitaly шинэ MacBook Pro авахгүй захиалга өгсөн байна. Зэж юусоо орхихгүй маш их удаадсан учраас доор биел буюу одоо нөгөө хаалганыхаа камерыг шалгасан чинь Amazon Prime-аас одоо ирсэн хүн нь бараг хүргэж ирсэн гэсэн баримтжуулсан зураг тарчин гутлаж одоо аваад хулгайлаа зовцсон юм байна. Хэргийн бичлэг тархсны дараа Amazon хулгайч жолоочийг одоо олоод хуулийн байгууллага руу шилжүүлсэн юм байна. Тэгэхээр Amazon Prime биш баг Amazon Crime юм шиг тий. За та хэд минь динозавр хулгай хийжсэн талаар сонсч байсан уу? $2018 онд Сан-Диего хотод нэгэн хулгайч одоо Триксийн хийлдэх хувцас өмсөд багц хулгайлах гэж одоо оролцсон байна. Тэр болохоор жижиг гараараа одоо багцыг хулгайлах гэж одоо оролцсон юм байна. Гэхдээ энэ бичлэг болохоор жинхэнэ бичлэг биш юм байна. Aaron Brown гэдэг нэртэйгээр одоо гэр бүлийн одоо хөгжлөө байлгах үүднээс одоо энийг зохиомлоор хийсэн юм байна. Тэгээ зохиомлоор хийсэн гэсэндээ динозавр одоо хулгай гэдэгтэй авах тийм. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Тэгээд та бүхэнд маань таалагдсан бол лайк дараа саппорт хавтын мартаарай. Бас ямар төрлийн бас контент үсгэх хүсэж байгаа бас бичиж үлдээгээрэй. Дараагийн дугаараар уулзлаа түр. Бай бай. Хулгай ажиллахгүй шүү.